Эрхэм үзэгч та бүхний амрыг ирье. Эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Төрийн захиргааны төв байгууллага болох Батлан хамгаалах яам 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийлээ. Батлан хамгаалах яам нь өнгөрсөн 2022 онд засгийн газрын 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан нэлээдгүй ажлыг амжуулсан амжилт бүтээл дүүрэн жил болж өнгөрсөн юм а. Батлан хамгаалах яам нь 2022 онд үйл ажиллагааны зорилгоо, яамны үйл ажиллагааны бодлогын удирдамж, эрх зүйн зохион байгуулалтын удирдлага, зохицуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээний нэгдмэл байдлыг хангаж, батлан хамгаалах тогтолцоо, зэвсэгт хүчний хөгжлийн дунд хугацааны зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлнэ хэмээн тодорхойлж, уг зорилгын хүрээнд 4 зорилтыг дэвшүүлэн нийтдээ 173 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж ажиллалаа. Улмаар гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээнүүдээ тайлангийн хугацаанд бүрэн хэрэгжүүлж 92.6% биелэлттэйгээр гүйцэтгэж өмнөө тавьсан зорилтуудаа бүрэн хангалаа. 2022 онд бид чамгүй олон ажлыг шийдвэрлэж хэрэгжүүлсэн байна. Заримыг нь дурдвал тагнуулын байгууллагын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэлээд алдармаатай гацаатай асуудлыг бид гацаанаас гаргаж байр тавьсан. Орон нутгийн хамгаалтын хууль батлагдаад хэдэн жил болж байна. Практикт албан ёсоор хэрэгжүүлэх ажлыг бид өнгөрсөн жилээс албан ёсоор эхлүүллээ. 2022 онд анх удаа орон нутгийн хамгаалтын хамгаалалт нэгжийн хээлийн дадлаг сургалтыг өөр хангай аймаг орон нутагтай зэргийн штаб хамтран нэлээд олон сумыг хамруулан амжилттай зохион байгуулсан. Энэ маш үр дүнтэй арга хэмжээ болсон. Батлан хамгаалах гадаад харилцаа хамтын ажиллагаанд өнгөрсөн жил бид нэлээд удаа амжилттай байлаа. Нэлээд идэвхжүүлэлтэй. Сая тайлан дээр яригдлаа. 2022 онд Монгол Улсын батлан хамгаалах салбар дэлхийн 20 орнтой батлан хамгаалах салбар хамтран ажиллах шинэ гэрээ хэлцээрүүдийг байгуулсан. Өнгөрсөн 2022 онд төрийн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг зэвсэгт хүчний хөгжүүлэх зорилтыг хангахад ахиц гаргасан гадаад харилцаа хамтын ажиллагааг идэвхжүүлсэн, томоохон төсөөл арга хэмжээг урагшлуулсан, улс орныхон стратегийн бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцсон, алба агштынхаа ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан, цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого шийдвэр гаргасан, хяналт шинжилгээ, үнэлгээний нэгдмэл байдлыг хангасан зэрэг ололттой олон ажил арга хэмжээг хэрэгжүүлсэн юм. Тэдгээрээс онцлбол салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, улсын хурлын даргад өргөн барьсан. Мөн энхий дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг холбогдох яамд мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулж байна. Түүнчлэн цэргийн албаны тухай, дайны байдлын тухай зэрэг салбарын томоохон хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахар төлөвлөн ажиллаж байна. Үүнээс гадна батлан хамгаалах зэвсэгт хүчинд өдөртмийн үйл ажиллагаанд хууль мэт мөрдөгддөг Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүдээ Монгол Улсын ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарилгаар шинжилэн батлуулсан нь батлан хамгаалах яам зэвсэгт хүчний жанжийн штабын томоохон бодит ажлын нэг болсон юм а. Үйл ажиллагааны хэрэгжилтэд хян шинжилгээ үнэлгээ хийж товчхон одоо бид танилцууллаа. Тэгээд энэ хян шинжилгээ үнэлгээ хийхдээ бол бид нэр Монгол Улсын засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан байгууллагын үйл ажиллагаа бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хян шинжилгээ үнэлгээ хийдэг нийтлэг журмын дагуу үнэлдэг. Тэгээд энэ онд бол манай батлан хамгаалах яам нийт 173 арга хэмжээг төлөвлөснөөс 100% хэрэгжилттэй 148 арга хэмжээ буюу 85.5% хэрэгжилттэй бол амжилттай үзүүлсэн. 90% хэрэгжилттэй арга хэмжээ 1 байгаа. Тэр нь 0.6%. 70% хэрэгжилттэй арга хэмжээ бол 17%. Энэ нь бол 9.8%. Хэрэгжилт жоохон хангалтгүй байгаа буюу 50% хэрэгжилттэй арга хэмжээ 7 байгаа нийт одоо хэрэгжүүлэх төлөвлөгөөний бол одоо 4%-ийг эзэлж байгаамаа. Тэгээд бид бол одоо өмнө тавьсан зорилтоо биелүүлж одоо үйл ажиллагааныхаа одоо тухайн жилдээ тавьсан зорилтоо биелүүлээд үйл ажиллагаагаа бол үндсэндээ хангалттай сайн хэрэгжүүлсэн.
2023 оныг Батлан хамгаалах яам нь Монгол Улсын засгийн газрын 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, эх орныхон аюулгүй байдлын гадаад орчны өөрчлөлтийн эрсдлийг тооцсон төрийн Батлан хамгаалах бодлогын цэргийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр ашиг үр дүн дээшлүүлнэ. Зэвсэг түвшний цөмийг бүрдүүлэгч даргалах албан тушаалын ахлагч нарын цугларалт зохион байгуулагдлаа. Зэвсэг түвшний даргалах албан тушаалын ахлагч нарын цугларалтын зорилго нь зэвсэг түвшний бэлэн байдлыг хангахад даргалах албан тушаалын ахлагч нарын манлайлах ур чадвар, цэргийн сургалт бэлтгэлд нөлөөлөх арга замыг тодорхойлох, тэдний манлайлалыг нэмэгдүүлэх, 2022-оос 2023 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн зорилт зохион байгуулж явуулах онцлог, туршлага сургамж, дүгнэлт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхэд чиглэгджээ. Цугларалт ахлагчийн манлайлал, цэргийн сургалт бэлтгэлд нөлөөлөх сэдвийн хүрээнд явагдаж байна. Өндөр хүчсэн улс орнуудын хувьд бол лидершип буюу энэ манлайлал гэдэг юм бол нийгмээр болж тогтсон байдаг тийм. Зэвсэг түвшний манлайлалын номлолтой байдаг улс орнууд. Манайд бол одоохондоо тийм юм бол нийгмээр бас тогтсон зүйл байхгүй учраас бид энийг бол судалж байгаа. За ингээд зэвсэг түвшин маань бол одоо 90 жил гэхэд зэвсэг түвшний нэгдсэн манлайлалын дүрмтэй болно. За энэ нь бол жоохон юу хэлж байгаа юм гэвэл нэгдсэн ойлголтод хүрсэн ёс зүй, тийм ээ, бие хувь хүний хөгжлийн суурь болж байгаа гэсэн үг. За энийг өнөөдөр ахлагчийн бүрэлдэхүүндээ бас дэлгэрэнгүйгээр зэвсэг түвшинд бид энийг нутагшуулахдаа тактикийн түвшний, оперативын түвшний, стратегийн түвшний манлайлал гэж байх ёстой. Энэ чухам ямар хүрээ хэмжээгээр хязгаарлагдаж бид үйл ажиллагаанд нэвтрүүлэх ёстой талаар бол сургалт лекц орлоо. Зэвсэг түвшний даргалах албан тушаалын ахлагч нарын цугларалтад энэ жилээс төрийн цэргийн байгууллагын ахлагч нарын төлөөлөл оролцож байна. Цугларалт 1-р сарын 30-наас 2-р сарын 2-ны өдрүүдэд вакуумжуулсан хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Энэ цугларалтаараа зэвсэг түвшинд одоо цэргийн сургалт бэлтгэлд одоо өөрчлөгдөж байгаа тогтолцоо хөтөлбөр агуулгаараа одоо өөрчилж байгаа энэ талаар одоо ярилцж хэлэлцэж байгаа. За мөн одоо энэ сургалтаас гарах үр дүн маань ахлагчийг бэлтгэх төв гэж одоо төрлийн цэргийн байгууллагууд дээр одоо байгуулагдаж байгаа. Үүнийхээ одоо эрх зүйн зохицуулалт, баримт бичгийг одоо боловсруулах асуудлыг хэлэлцэж байна. Мөн одоо даргалах албан тушаалын ахлагч нарын шатлсан сургалтуудын сонгон шалгаруулах журмыг одоо мөн хэлэлцэж байна. Гэт гэх мэтчлэн одоо яг энэ ахлагч нартай холбогдлоо сургалт бэлтгэлтэй холбогдуулаад олон төрлийн зүйлүүдийг одоо бидэд хэлсэн ярилцаж, за мөн одоо зохих шатны дарга нарын шийдвэрийг гаргуулахаар одоо байрлаж байна. Сүйтгэгчийн нэгтгэл анги байгууллагын салбаруудын бас ангийн ахлагчид өөрөө бас босод яг сүйтгэгчийн бас масс бүрдүү ахлагчийн албаны бас яг бие бүрэлдэхүүнийг өдөрдөн чиглүүлж байгаа. Тэгээ миний хувьд бол одоо бас манлайл гэсэн сэдвэр өмнө үсгчээс сургалт хамгаалж байсан сонсч байсан. Би бол өөрөө утгатай мэдээж би доороо бие бүрэлдэхүүн ахлагч нарыгаа тийм ээ ангийн нийт ахлагч нараа өдөрдөн чиглүүлнэ, дагуулна гэсэн яг үндсэн бас нэг гол 3 зүйл дээр бас анхаарч ажиллах юм болов уу гэж боддог. Маа албаны онцлог бол бус төрлийн цэргийн болон зэвсэг түвшний байгууллагаас арай ондоо. Юугээр бол маах улсын чухал объектыг хамгаалах, нийгмийн хэв зураг сахиулах, цагдаагийн байгууллага туслалцаа үзүүлэх гэсэн чиглэлээр үйл ажиллагаа өгдөг ерөнхийдөө тийм байгууллага. Тэгэхээр эндээс гарсан одоо энэ хурлаас шийдэл төрсэн зарим нэг асуудлаар албанд айлуулах хэрэгтэй. Жишээлбэл одоо энд ахлагчийн хөгжлийн одоо гадаад харилцааны чиглэлийн асуудал магадгүй авч хэлцээ гэж байгаа. Яагаад гэвэл албаагчдын хөгжүүлэх чиглэлээр бид англи хэл гадаадын одоо хэлний дамжаанд албаагчдад төлхөө явуулах гэсэн бодлоготой байгаа. Энэ дээр энийг нь бол төлхөө айлуулах төлхөө албанд ярилцлагаар авч хэрэгжүүлэх гэсэн саналтай байна. Энэс очоод удирдлагуудын энэ талаар төлхөө одоо хэлцэж албанд хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана гэж бодож байна. Энэ онд зэвсэг түвшний жанжин штабаас ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр 2024-ийн хүрээнд хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөд байна. Тухайлбал зэвсэг түвшний жанжин штаб, төрлийн цэргийн командлал, нэгтгэл анги байгууллагын бүтэц оронтой шинжлэгдсэнтэй холбогдуулан ахлагч нарын албан тушаалын тодорхойлолт болон ахлагчийн алба хаах гэрээг шинжилнэ. Түүнчлэн тэргүүний ахлагч нарын чуулга уулзалтыг зэвсэг түвшний тэргүүний залуу офицеруудын чуулга уулзалттай хамтран зохион байгуулах юм. Мөн орчин цагийн зэвсэг түвшинд мэргэжлийн ахлагч бэлтгэж эхэлсэний 30 жилийн энэ онд тохиож байгаа зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Зэвсэг түвшний 2023 оны Гардан тулаан Туухай өргөлт цэрэгжлийн гимнастикийн аврах шалгаруулах тэмцээн 1-р сарын 26-наас энэ сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа. Зэвсэгчний 2023 оны аврах шалгаруулах гэр өргөлт Гардан тулаан цэрэгжлийн гимнастикийн тэмцээний нэгдсэн нээлттэй тавьж бэлтгэсэн тэмцээний өргөн шүүгч Хундаа Цогцол Монгол улсад орчин цагийн биеийн тамир спортыг хөгжүүлэх үйл хэргийн анхны шанг татсан хүмүүс цэргийг хэмлээ. Жанжин Сүхбаатар 1921 онд цэргийн анги нэгтгэлүүдийн дэргэд биеийн тамирын талбай бэлтгэх, гимнастик, дүүжин, савлуур, модон моринд хараалт, сон сэргэх зэрэг биеийн тамирын төрлүүдийг дэлгэрүүлэх, гимнастикийн дасгалыг цэргүүдээр тогтмол хийлгэж байх журам тогтоосон юм. Зэвсэг түвшний 2023 оны аврах шалгаруулах Туухай өргөлт Гардан тулаан цэрэгжлийн гимнастикийн тэмцээнийг Зэвсэг түвшний Жанжин штабын сургалт бэлтгэлийн газрынхан амжилттай зохион байгууллаа. Зэвсэг түвшний 32 дугаар ангийн нэрэмжит Зэвсэг түвшний Туухай өргөлтийн тэмцээнд 20 гаруй анги байгууллагын 200 гаруй алба хаагч оролцсноос эрэгтэй баг тамирчдын багийн дүнгээр Зэвсэг түвшний 150 дугаар анги, эмэгтэй баг тамирчдын багийн дүнгээр Зэвсэг түвшний 232 дугаар анги тэргүүллээ. Энэ жилийн үед бол зэвсэг түвшний аврах шалгаруулах Туухай өргөлтийн тэмцээнд би өөрийнхөө хувьд 4 дахь удаага оролцож байгаа. За тэгээд 1 алтан медаль, 2 хүрэл медаль эзэн болсон. Туухай өргөлт бол ер нь хүний биеийг одоо жигд хөгжүүлж өгдөг. Нуруу одоо бүх юмд одоо жигд хөгжүүлдэг маш сайн спорт байгаа. Цэрэгжлийн спорт нь цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужлыг нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Зэвсэг түвшний Тэг 84 дугаар ангийн нэрэмжит Зэвсэг түвшний Гардан тулааны тэмцээнд 200 гаруй алба хаагч хурд хууч авьяас чадвараа сорин өрсөлдөж 60, 65, 70, 75, 80 кг-ийн жингийн шилдэгүүдээ шалгаруулсан юм. Энэ удаагийн тэмцээнд Гардан тулаанд оролцсон хасах 70 кг-ийн жинд төрүүлсэн. Өрсөлдөгчнөр үнэхээр чанга айгүй хурд хүч сорьсон тэмцээн боллоо. Дараа нь олон төрөлтөд гимнастикийн тэмцээнд оролцож 3 дугаараар эзэлсэн. Яг Гардан тулаанаар хичээлж эхлэж байгаа өөрөө жудоо суурьтай тэгээд ерөнхийдөө зөвхөн сонирхлоороо ингээд орох гэж хичээсэн. Тэрнийхээ үр шив ингээд амсаад медаль бас төрүүлсэндээ баяртай байна. Жанжин Сүхбаатарын нэрэмжит Зэвсэг түвшний 2023 оны цэрэгжлийн гимнастикийн аврах шалгаруулах тэмцээнд Зэвсэг түвшний 30 гаруй анги байгууллагын 180 орчим цэргийн алба хаагч сон сэргээлт, модон моринд малгай тавьж хараах, олон төрөл болон чөлөөт хөдөлгөөн гэсэн төрлүүдээр өрсөлдсөн юм а. Тэмцээний эрэгтэй багийн төрөлд Зэвсэг түвшний 330 дугаар анги тэргүүлсэн бол эмэгтэй багийн төрөлд үндэсний батлан хамгаалахын их сургуулийн баг тамирчид тэргүүллээ. За энэ жилийн цэрэгжлийн гимнастикийн тэмцээн маань нэлээд өрсөлдөөнтэй баг тамирчид нэлээд бэлтгэл хангасан оролцлоо. Үүнд олон төрөлтөө 3 алт 1 хүрэл медалийн боцол хангасан. Нийлбэр дүнгээрээ алт авлаа. Оролцсон баг тамирчид ерөнхийдөө нэлээд ур чадвар дээшсэн энэ жилийн тэмцээн өндөр түвшинд болж дуслаа. За энэ тэмцээнүүдэд орсноор цэргийн анги байгууллагуудын маань сургалтын чанар өгөөд дэвшилж, за цэргийн сургалт бэлтгэл маань бас чанаржиж, энэ анги байгууллагуудын одоо үндсэндээ цэргийн сургалт бэлтгэл ямар хэмжээнд явж байгааг бас харах, төвшин тогтоох бас том шалгуур болдгоороо бас онцлогтой гэж хэлж байна. Саяын одоо тэмцээнүүдээр харж байхад бол хугацаанд цэргийн албан хаагчид маань их маш их олон оролцсон. Ялангуяа одоо жишээлбэл би одоо цогож хэлэхэд цааны тэмцээн дээр бас хугацаа цэргийн албан хаагчид маань оролцож 186 за Тэг 15 дугаар анги өдр гэсэн одоо энэ ангиудаас нэлээд олон тийм хугацаа цэргийн албан хаагч нар оролцсон, амжилттай оролцсон. За сая бол гэр өргөлийн тэмцээнд бол нийтдээ 18 хугацаа цэргийн албан хаагч оролцож байна. Энэ нь бол одоо юу гэсэн үг вэ? Офицер ахлагч нартайгаа, мэрэгжлийн одоо ахлагч нартайгаа манай хугацаа цэргийн албан хаагч нь өрсөлдөж анги байгуулсан ирж өрсөлдөж чадж байна гэдэг бол энэ бол бас хамгийн их том давуу. Бидний энэ тэмцээний маань олд гэж би харж байгаа. Цэрэгжлийн спортын тэмцээнийг зохион байгуулагчид энэ удаагийн тэмцээнд оролцсон тамирчдын бэлтгэл сургалт өмнөх жилүүдээс сайжирсан, хугацаа цэргийн алба хаагчид хүчтэй өрсөлдөгч байсан талаар хэлж байсан юм а. Байшины ба хөдөлмөрийн навяаны улаан төвийн болон үндэсний батлан
Жанжин Дамдны Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн засаг даргын хамгааллын газрын цэргийн штаб хөтөлбөрийн гавьяаны Улаантүгийн одонд Сүхбаатарын нэрмжит ерөнхий боловсролын 20 дугаар сургууль хамтран хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын цогтой тэмцэгч цэргийн явдлын яамны тэргүүн сайд бүх цэргийн жанжин Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ой 2 дугаар сарын 2-ны өдөр тохиосон. Тус өдрийг тохиолдуулан нийслэлийн Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб жанжин Сүхбаатарын нэрмжит нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль хамтран тус сургуулийн хашаан дах жанжин Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь 1931 онд байгуулагдсан бөгөөд 1948 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн улсын баг хурлын 10 дугаар тогтоолоор жанжин Сүхбаатарын нэрмжит сургууль болжээ. Тус сургууль жил бүр жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдрөөр түүний гавьяат үлсийг мөнхжүүлэх, хүүхэд залуучуудад цэрэг эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, их түүхээрээ бахархах үйл ажиллагааг зохион байгуулдаг юм а. Сүхбаатарын нэрмжит байгаа энэ сургууль суралцж байгаа сурагчдын хувьд, төгсөгчдийн хувьд бол нэг бахархан дуурайх зүйл байдаг. Юуны төрөө бол одоо манай сургуулийн нийгмийн ухааны багш нар бол одоо бас түүхийг мэдүүлэх, нөгөө талаасаа бас өнөөдрийн 21-р онд суралцж байгаа сурагчдынхаа одоо суралцахуун төвшөнд бол энэ үйл ажиллагааг арай эзэмшүүлэх, нөгөө талаасаа түүхээ одоо бас мэдрүүлэх, эх оронч үзэл төлөвлөрөх чиглэлээр нь бол энэ хичээлийн жил яг энэ нэрмжит тэгш 130 жилийн аяг зохион байгуулагчаар нэлээд онцлогтой байна. Жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдрийг тохиолдуулан сургуулийн багш удирдлагын зүгээс түүхт өдрийг өгтөн нийт сурагчдын дунд жанжины түүхэн дэх гавьяа сэдэвт эсэ бичлэгийн болон гар зургийн уралдааныг зохион байгуулжээ. Яахын аргагүй жанжин Сүхбаатар бол Монголын яг өнөөдрийн эрх чөлөө тусгаар тогтнолыг суурийг тавьж өгсөн эрхэм хүмүүсийн нэг бол яахын аргагүй мөн. Тэгээд ийм мундаг одоо их төгөлдөр суут жанжины нэрмжит сургуульд хөл бүтэн 12 жил ингээд суралцж явж байгаадаа би үнэхээр их баярлаж бахархдаг. Яахын аргагүй үг түүхээ эргэн санаж одоо бусдад түгээн дэлгэрүүлж үе хождоо өвлүүлэн үлдээх нь хамгийн чухал юм а гэж боддог. Манай сургуулиас одоо ингээд Сүхбаатар одоо ингээд 130 жилийн болж байгаа энэ зөвхөн эсэ бичлэгээ уралдаан зохиосон байгаа. Тэгээд би энд одоо 1-р байр эзэлсэн бэлсгаар тогтнол одоо ингээд улсын гол үндэс суурь амин сүнсэн гэж одоо би боддог байгаа. Улс үндэсэн гэхээр одоо нэг дэлхийн хүн төрөлхтөн гэсэн үндэстэн одоо тодорхойлолттойгоор явж байгаа. Энд одоо бидний ялгарах гол нэг хүчин зүйлс нь бол тухайн улсынхаа одоо тодтох нэг онцлог зүйлс байх ёстой. Түүнчлэн тус сургуулийг төгсөөд зэвсэг түвшний 32 дугаар ангид хугацаад цэргийн алба хааж байгаа байлдагч инх хүлээг инх тулганаар өөрийн алба хааж байгаа цэргийн ангийнхаа талаар сургуулийн бие бүрэлдэхүүн танилцуулж, эрх цэргийн албаны талаарх өөрийн сэтгэлээ хуваалцсан юм а. Зэвсэг түвшний хуурай замын зэргийн командлын харьяа 119, 120, 326 дугаар ангиудын хугацаа зэргийн албаагт тактик жигсаалын хичээлээр өрсөлдөж шилдэгүүдээ шалгарууллаа. Хэмрүүндаад зэвсэгчний 119, 120, 326 дугаар ангиудын хугацаа зэргийн албаагчдын дунд зохион байгуулж байгаа зохицол тэмцээний норив төвийн тэмцээнд бие бүрэлдэхүүн бэлэн жагсан. Загчийн өдрөлж таван дарга тэд дундаа уян сайхан. Эрхэм нөхдийг амрыг ирээ. Зэвсэг түвшин 2023 оныг залуу офицеруудын манлайллын жил болгосонтой холбогдуулан Монгол Улсын баатар Хурандаа генерал Цогийн нэрмжит зэвсэг түвшний 120 дугаар ангийн хамт олонны санаачлагаар зэвсэг түвшний 119, 120, 326 дугаар ангийн хугацаа зэргийн албаагчдын цэргийн сургалт бэлтгэл, бие бэлдэр, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн төвшинг нэмэгдүүлэх зорилготой тактик жигсаалын нэгдсэн хичээлийг 3 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Энэ жил зэвсэг түвшинд залуу офицеруудын манлайллын жил болгон зарласантай уялдуулан манай анги нь залуу офицер ахлагч нарынхаа мэдлэгийг чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт бэлтгэл инновац, цэргийн алба, биеийн тамир, соёл урлаг, нийгмийн хамгаалал,
бүтээч ажил гэсэн 5 чиглэлээр хуваарлагдсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Манлайлалын төлөвлөгөөний эхний ажил нь зэвсэг түвшний 119, 326, 120 дугаар ангиудын хугацаа цэргийн албаагчдын дунд зохион байгуулсан тактик чагсаалын нэгдсэн хичээл байлаа. Энэхүү тэмцээний зохион байгуулснараа хугацаа цэргийн албаагчдын маань цэргийн албаах этэг үнэмшил болон хэд зориг төсвөр хатуужил ёс зүйн чиглэлээр явуулах үйл ажиллагаанд бас төхөн болсон болов уу гэж бодож байна. Тэмцээний эхний өдөр хугацаа цэцэргийн албаагчид буудлагын дасгал боловсруулах гранат шийдэх төрлүүдээр цэц мэрэгнээ сорьсон юм а. Буудлагын дасгалыг нийт 40 цэргийн албаагч хүн тус бүр 6 сумаар 100 м байнд буудаж гүйцэтгэн хамгийн олон сум байнд тусгасан салаа тэмцээнийг тэргүүлсэн юм а. Харин гранатыг анги тус бүрээс 10 цэргийн албаагч 35 м-ийн тойрогт шидэж 1-ээс 11 он авч хамгийн олон оноо авсан цэргийн албаагч салаа тэмцээний ялагчаар тодорсон юм а. Тэмцээний 1-р шатны буудлага гранатын төрөлд зэвсэг түвшний 326 дугаар ангийн хугацаа цэргүүд мөрдөснийг нөхтөө тэргүүллээ. Тэгтээ даваад гэж одоо шийдэхгүй юу? Тоос онно л гэж шийдсэн. Тоос шигээл гээгүй юу? Тоосоор хаагц байж байна. Тоос дээр онсчихсан 11 юм шиг байна. 11 онсон ч гэсэн. Надад 2 3 давсан шүү. Би энэ Боёнгор аймгийн Өлөц цомос татагтаа ирсэн. 2 дугаар хэлжээс татагтаа ирсэн. Сэтгэл айгуу догдолж энэ тэмцээнд ороод өөр ангийнхантай үзээд адилхан насчсан он жавуудтайгаа ингээд өрсөлдөнө гэдэг маш гоё юм. Тактик жигсаалын нэгдсэн хичээлийн тусгай хөтөлбөрөөр явагдсан тус тэмцээний 2 дугаар шатанд хугацаа цэцэргийн албаагчид зэвсэг түвшний 326 дугаар ангийн байрлалд тусгай бэлтгэлийн норм твийн бүүх танин мэдэхийн болон цэргийн дүрмийн асуулт хариултын тэмцээнд оролцож хурдгүйж авахалсан ба мэдлэг чадвараа сорьсон юм а. Бүүхэ тэмцээнд цэргийн албаагчид галын бэлтгэлийн норм тв, химийн норм тв, туухай өргөлт, гар дээр сүнэлт, гиз таталт зэрэг биеийн төврийн дасгалыг гүйцэтгэсэн юм а. Өдөр тутмын бэлтгэл сургалтын нэг хэлбэр учраас тэмцээний даалгаврыг гүйцэтгэхэд ямар нэгэн саад бэрхшээл байсангүй гэдгийг цэргийн албаагчид онцоллоо. 3 ангийн дунд зохион байгуулж байгаа бүүхэ тэмцээн тэрэнд нөгөө гэр өргөлтөөр 50 удаа шахсан. Тэгээ манай баг 1-р байр эзэлсэн. Тэгээд ер нь бол тэмцээн уралдаанд өчтөрөөс ааханд оролцсон. Дааханд эхний 15-д ороод хасагдсан да. Тэмцээн уралдаанд ороход ер нь бол амар гоё л. Зэвсэгтүчний 102 дугаар ангиас санаачлан зохион байгуулж буй зэвсэгтүчний 119, 120, 326 дугаар ангийн оролцсон. Тактик чагсаалын хичээл хугацаа цэргийн албаагчдын дунд нөхөрсөг спортын тэмцээнүүд нь амжилттай болж өндөрлөө. Энэхүү тэмцээн нь хугацаа цэргийн албаагчдыг сурсан мэснээр нь өрсөлдүүлж байгаа боловч нөгөө талаараа салаа салбарын захирагч нарыг чадварчулсан амжилттай сургалт боллоо. Хугацаат цэргийн албаагчдын тактик жагсаалын хичээлээр өрсөлдсөн энэхүү тэмцээн 3 дахь өдрөө зэвсэг түвшний 120 дугаар ангид үргэлжилсэн юм. Тус ангийн зохион байгуулагчдын зүгээс гар бөмбөг, ширээний теннис гэсэн спортын 2 төрлөөр тэмцээнийг явуулсан юм а. Гар бөмбөгийн тэмцээнд 3 анги тус бүрээс 2 баг оролцсон бол ширээний теннис төрөлд анги тус бүрээс 10 цэргийн албаагч оролцлоо. Гар бөмбөгийн тэмцээнийг зэвсэг түвшний 120 дугаар ангийн хугацаа цэргийн албаагчдын 1-р баг тэргүүлсэн юм а. За зоонд бол ер нь бол 3 ангиас 2 баг гараад 6 баг нийт тоглож байгаа. За тэгээд сая тоглоод 2 ажил авсан. Сэтгэл маш өндөр байна. Босод он жавтай хамт болох сайхан байна. За тэгээд бас өмнө болсон тэмцээнүүд дээр ангиуд дээр очиж үзсэн. Өөрөөр сайхан хамт тогломжоо танилцсан. Сайхан газар үзсэн. За тэгээд ингээ 3 дахь өдрөө тэмцээнд орж байгаад маш баяртай байна. За тоглолтын хувьд бол маш ширүү өсөлтөөнтэй гал гарсан, гоё тоглолт болсон.
Мөн тэмцээнд оролцсон хугацаа цэргийн албаагчид анги байгууллагад нь хүрэлцэн ирсэн мөрөддөг нөхөдөө урлагийн тоглолтоор мэдлэгээ дэвшүүлэн өдрийн зоогоо хамтдаа барьсан юм а. Үүний дараа зочилсон анги байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцсан мэргэжлийн онцлог, төрөл мэргэжлийн цэргийн харилцан ажиллагаа, уялдаа холбооны талаар мэдгэдэгхүнтэй болсон юм а. Дачин ирчүүд мандаж байсан ёо. Олны итгэлээр ариун хараараа омог зүрхэндээ шатж байсан ёо. Монгол улсын цэргийн дангараг, Монгол улсын иргэн бий. Монгол улсын үндсэн хуулиар хөдөөсөн иргэний цэргийн үргээ үнэнчээр биелүүлж Өвдөцийг ариун голгонд тулсан. Монгол улсын хатшуурхан байдлыг амбай хүү тайлсан батлан хамгаалахаа. Ихорон Төрөөр түмэндээ андаалан дангаргалээ. Малгайда төрийн сүлжтэй Магнада баярын жигсаа Тэмцээний төгсгөлд хүн нэг бүрийн амжилт болон нэгдсэн дүнгээр байр эзлүүлэн шагналыг зэвсэг төрчний хураа замын цэргийн командлын штабын дарга хурандаа буян дэлгэр, нийслэлийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга хурандаа ялалт, нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга хурандаа цэрэг баяр, Төв аймгийн Алтан булг сумын засаг дарга Батсүр тэргүүтэй салбарын удирдлагууд гардуулж баяр хүргэж үгэллээ. Тактик жагсаалын нэгдсэн хичээлийн тусгай хөтөлбөрөөр явагдсан буудлага гранат болон бусад цогцлбор тэмцээний нэгдсэн дүнгээр зэвсэг төрчний 326 дугаар ангийн хугацаа цэргийн албаагчид тэмцээнийг хөшөөчлөлөө. Шагнал гардуулах ёслын үеэр зэвсэг төрчний 120 дугаар ангийн бие бүрэлдэхүүн цэргийн тангараг давтарч тэмцээний төгсгөлд цэргийн албаагчид ёслолын жагсаалаар алхлаа. Зэвсэг төрчний 120 дугаар анги хугацаа цэргийн албаагчдаа суралцж байсан ихтэй сургуульд нь үргэлжлүүлэн сурах, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, авточлооны сургалтад хамруулах, цэрэгжлийн болон нийтийн биеийн тамирын тэмцээн уралдаанд оролцуулах зэргээр бүхэл талаар дэмжин ажиллаж байгаа юм а. Тодорхойлбол энэ сард тус ангийн байлагч амар цэргийн албаа хугацаанд дипломын ажлаа амжилттай хамгаалan дээд боловсролтой иргэн болсон. Залуус цэргийн албанд татагтан очсноор бүхэл талаар өөрийгөө хөгжүүлэх сорих бүрэн боломжтой гэдгийг тус ангийн цэргүүд харуулж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2021 оны 9-р сарын 17-ны өдрийн зарилгаар хугацаа цэргийн албаны нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бэлтрийн хүмүүжил олгох, мэрэгжил боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн бодлого тодорхойлох, санал дүгнэлт боловсруулах чиглэлтэй ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Сайхан Баяр ахалж, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий албаны удирдах бүрэлдэхүүн, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны төлөөллүүд багтсан. Тэгвэл тус ажлын хэсгийн ээлжид хуралдаан Батлан хамгаалах яамна өнөөдөр боллоо. Энэхүү ажлын хэсэг нь хугацаа цэргийн албан хаагчийн алба хаах тогтолцоонд оновчтой, уян хатан, нийгэмд бухимдал үүсэхгүйгээр тогтоох саналыг боловсруулж уламжлах үүрэгтэй. Тус ажлыг эхлүүлэхийн тулд маш сайн судалгаа хийх нь чухал. Иймд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд хугацаа цэргийн албаны тогтолцооны шинжилгээний талаарх судалгаа хийж энэ оны 1-р улирал багтаан боловсруулаад танилцуулахыг үүрэг болгосон юм а. Тогтолцоонд өөрчлөлт оруулснаар хугацаа цэргийн албан хаагч алба хааснараа эх орноо хамгаалах, цэргийн мэргэжил эзэмшихийн зэрэгцээ, өнөөгийн нийгэмд хэрэгтэй наад захын мэдлэг, мэргэжилтэй тодорхой мөнгөн хуримтлалтай, цэрэг эх оронч үзэл хандлагаар төлөвшсөн эрх хүн болж халагдах боломжтой юм а. Ажлын хэсгийнхэн өнөөдрийн хуралдаанаар өөр өөрсдийн чиг үүргийн дагуу боловсруулсан саналаа танилцуулж байр сууриа илэрхийллээ. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоног шинэ мэдээлэл сонирхолтой нэвтрүүлгээр иргэн уулзтлаа. Түр баяртай.